Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг Говьсөнбөр аймагт боллоо. Говьсөнбөр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Бат-зам, иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Оюн Бэлэг нар оролцож хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ өмнө нь үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа ард нийтийн саналыг тусгаагүйгээс маргаан их гардаг. Харин энэ удаа улсын хурлын тогтоол гарч улсын хурлын тамгын газраас ажлын хэсгийн баг томилон улс орон даяар ард нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж байгаад талархалтай байна. Мөн манай аймагт засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан сумдад ажиллаж байна хэмээсэн юм а. За өнөөдөр бол манай Говьсөнбөр аймагт үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар сургалт хэлэлцүүлэг болж байна. Энэ нь бол ард нийтээр хэлэлцүүлж байгаа ард иргэд бүгд дэмжиж байна. Би өнөө заалтыг орж байгаа үндсэн хуульд орж байгаа заалтуудыг бүгдийг дэмжиж байгаа. Тэрэн дотоод бол засаг захиргааны нэгжийн тухай хуульд тэр ерөнхий сайд болоод одоо өөрөө аймгийн засаг дарга томилдог, аймгийн засаг дарга нь сумын засаг дарга томилдог, сумын засаг дарга нь багийнхаа засаг даргыг томилдог. Энэ заалтуудыг бол бүрэн дэмжиж байна. Дээр нь шүүхийн тухай өөрчлөлт орж байгаа. Энэ шүүхийн ерөнхий зөвлөлд нь болоод шүүгчүүдээ улсын их хурлд оруулах энэ талыг бол бүрэн дэмжиж байна. За би 2 дахь удаага энэ хэлэлцүүлэгт оролцож байна. Өмнө нь 2017 оны 4 сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод явагдсан үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлийн анхны санал асуулгад 2 өдөр очиж оролцоод ирсэн. Энэ хэлцэгдэж байгаа асуудлаар бол орон нутгийн аймаг орон нутгийг хот болгох статус энэ их хурлын сонгуулийн зарчмууд нь бол таалагдж дэмжиж байна. За Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлаар ард нийтийн санал асуулга авч байгааг л дэмжиж байна. Хэлэлцүүлгийг л дэмжиж байгаа. Ер нь Монгол улсын үндсэн хуулинд өөрчлөлт оруулахыг бол бүхэлдэн дэмжиж байгаа. Ялангуяа Монгол улсын засгийн сэргаануудын дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай асуудлаар бол өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа гэж боддог. Монгол улсын үндсэн хууль гэдэг бол өөрөө монголчуудын харилцааг төсөөлж байгаа хамгийн том суурь хууль. Энэ хуулийн өөрчлөлтөнд бол өөрийн биеэр саналаа ялж оролцож байгаа баяртай байна. Миний хувьд бол төрийн албаа хаагч энэ чиглэлийнхаа бас өөрчлөлт орж байгаа заалтуудыг бол олж харлаа. Тэгэхээр 2 заалт нэмэгдэж орсон байна. Нэгт бол төрийн албаа хаагч нөрөө мэрэгсэн доктортой байх. Тэгээд шат агсан зарчмаар бол төрийн албаны томилгоо хийхээр заасан энэ заалт бол их оновчтой заалт болжээ гэж бодож байна. Хоёрт нь бол улс төрийн ямар нэгэн нөлөөллөөр мөн сонгуулийн үр дүнгээр бол төрийн албаа хаагчийг ажлаас халах чөлөөлөх асуудлыг хоригдсон энэ заалт орж байгаад бол төрийн албаа хаагчийн хувьд бол их баяртай байна. Хэлэлцүүлгээр Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг улсын хурлын тамгын газрын эдийн засгийн байнгын хорооны ахлах зөвлөх Батсайхан хийж, улсын хурлын үйл ажиллагаатай холбоотой 8 нэмэлт өөрчлөлтийн талаар улсын хурлын тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн зөвлөх Мигмар Цэрэн, засгийн газар засаг захиргааны нэгж орон нутгийн өөрчлөлтөөр улсын хурлын тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Мөнх Зэсэм, ерөнхийлөгч шүүх эрх мэдэл төрийн албаа хаагчийн нэмэлт өөрчлөлтөөр улсын хурлын тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн зөвлөх Батмөнх нар тус мэдээлэл танилцуулгыг хийсэн юм а. Эх орондоо хүмүүнлэг иргэнэ арчсан Дундгой аймгийн Цагаан дэлгэр сумын залуучуудын холбооноос тус холбоог шинжилэн байгуулсны 10 жил хөгжил дагуулсан залуучууд 5 дугаар чуулган бидний бүтээсэн 10 жил хөтөлбөрт арга хэмжээг 8 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Цагаан дэлгэр сумын залуучуудын холбоо байгуулагдаад шинжилэн байгуулагдаад 10 жил болж байна. За анхан бол энэ юуны Сэдрийн хамаа газраас малчин залуучуудын чуулга уулзалт гэдгийг зохион байгуулад тэгээд энэ дээр залуучууд маань хуралдаад залуучуудын байгууллага идэвхжүүлэх зүйтэй. Одоо ингээ хөдөлгөөнд оруулъя гэж ийм залуучуудаас санал гаргаад за намайг нэр дэвшүүлээд 100%-аар энэ сумын залуучуудын холбооны дараагаар сонгож ирсэн. За тэгээд энэ 10 жилийн хугацаанд бол сумын залуучуудын холбоог удирдах чиглүүлсээр ирлээ. За ингээд 10 жилийн ажлыг тайлагнаж одоо албан ёсоор ажиллаа өгч байна да. Хойд үе болсон залуучуудаа. Өнөөдөр маш сайхан уулзалт болж байна. Үе үеийн сайхан
Ахмад настангуудаа оролцууллаа. Тэгээд би одоо миний сэтгэл их баяртай байна. Маань сумд одоо жил болгон уламжлал болгон зохион байгуулагддаг хөгжил загасны чал залуучууд гэж чуулган маань. За энэ болохоор залуучууд малчаад одоо оюутан бүх залуусын чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх одоо хооронд нэвтэй нартай танилцуулах тийм зорилготой байдаг. Тэгээд миний хувьд болохоор төрөө бүрэлдэхүүнд нарийн бичгийн арга хийдэг байсан. Тэгээд дахиж тэргүүлэгч хүнээр сонгогдсондоо одоо баяртай. Тэгээд цаашдаа бас одоо олон зүйлийг хийж бүтээх баха. Миний хувьд сумынхаа залуучуудын чуулга уулзалтанд анх удаага орж байна. Тэгээ өөр суманд ажиллаж байсан, өөр газруудаар ажиллаад ингээд явцсан учраас одоо сурсан мэдснийг сумынхаа залуучуудад түгээх ийм сайхан боломж олдлоо. Тэгээд өнөөдрийн арга хэмжээ бол манай сумын залуучуудын байгууллага шинжилэн байгуулагдсны 10 жилийн ой тохиож байгаа юм байна. Тэгээд энэ 10 жилийн хугацаанд хийсэн бүтээснээ дүгнээд хуучин тэргүүлэгчид, шинэ тэргүүлэгчдэд халаагаа өгж байгаа бас энэ их хариуцлагатай үе таарч байгаа юм байна. Тэгээд өнөөгийн нийгэмд бол манай залуучууд хөдөөний ч гэлтгүй хотын залуучуудад бодох, одоо сайжруулах, хөгжих ийм зүйлс бол миний мэргэжлийн хүмүүст маш их харагддаг. Тэгээд ер нь бол нийгмийн сэтгэл зүй, эерэг байдал тийм ээ, эерэг сэтгэлгээ, хувь хүний хөгжилгээд улс орон даяар дэлхийн нийтээр ярьж энэ одоо дээд хэмжээнд төрсэн цагт хөгжил явагдаж байна гэдэг ийм ойлголтод хүрээд байгаа учраас энэ төлөв мэдээлэл залуучуудаа өглөө. Хөгжил дагуулсан залуус 5 дугаар чуулганд цагаан дэлгэр сумын ард иргэдийн төлөөлөл болсон 100 гаруй залуус оролцсон шинжилэн байгуулж буй шинэ боловсон хүчин болох залуучуудын холбооныхонд халаагаа өгснөөр үйл ажиллагаа эхэлсэн юм а. Хойч үеийн залуучуудаа хандаж хэлэхэд бас юу гэж хэлэх вэ? Одоо хойч үеийн залуучуудад хандаж хэлэхэд ерөөсөө залхуурч болохгүй. Жижигч бай, ихч бай, багч бай ерөөсөө хөдөлмөрийг хүн голж болдгүй сайн мууч гэсэн. Юмыг л хийж, нэг юмыг давтсан сайн хийх туссан бол одоо хүн тэрэндээ боловсрч байдаг. Хөдөлмөр хүний гол нөхөс хөдөлмөрийг хүн голдгүй байхгүй. Тийм учраас бол одоо би залуучуудад одоо уйггүй л хөдөлмөрлж бай, эрт басж бай, орой унтж бай. Тэгэл уйггүй л хөдөлмөрлж. Тэгвэл одоо ийм сайхан яа. Ер нь манай Монголын залуучуудад өөрийгөө орхигдуулаад хүний төлөө явчих гад байдаг нэг ийм зан чанар манай Монгол залуучуудад байдаг л да. Тэгэхээр өөрийнхөө төлөө бас жоохон юм сэтгэл хандуулж өөрийгөө хүнд ойлгуулах ийм талын ямиг маш сайн суралцаасаа гэж боддгийг. Тэгээ гадаадын сайхан санаануудыг хуулбарлаж нутаг орондоо бас хэрэгжүүлээсэ. Тэгээд дэлхийн нийтээр глобал гэж яриад байгаа тийм ээ. Дэлхийн нийтийн хэмжээнд одоо хүний хөгжил яригддаг болсон цагт бол олон улсын хэмжээний арай жоохон цар ихтэй ийм байдлаар сэтгэх, төсөөлөх, мөрөөдөх ийм зүйл манай залуучууд жоохон нэмэгдэх юм бол тэгээ хүчтэй байна да. Ер нь бол энэ зундаа хөгжил дагуулсан залуучууд гэдэг чуулганы зохион байгуулдаг. За өвөл нь бол өвлийн шөнийн уян гээд залуучуудын сүлд модны наадмыг 10 жилийн хугацаанд бидний хувьд бол тасралтгүй хийсэн байна. Тэгээд өнөөдрийн байдлаар бол яг залуучууд маань энэ чуулгана, энэ өвлийн шөнийн уян залуучуудын сүлд модноо хизээ болох нь үгээд ингээ хүсүү хүлээдэг болсон. Жил болгоо уламжил болгоо ингээ зохион байгуулдаг болохоор ингээл аливаа юм чинь жил ахаал хийгээрээ туслах суугаал жилээс жилд улам сайн болоо явждаг. Энэ жилийн чуулган бол маш сайхан зохион байгуулалттай. Илүү их сайхан болж байна. Тэгээд дараагийнхаа залуучууд түлээлгэж өглөө эдгээр маань илүү өшөө илүү сайхан болгож энэ сумар нутгаа хөгжүүлж залуучуудаа идэвхжүүлэх хаа гэж санаж байна. Хөгжил дагуулсан залуучууд 5 дугаар чуулганы үеэр чуулганд оролцогч 3 үеийн төлөөлөл болсон иргэд хөдөлмөрчид малчтын ажил хөдөлмөрийн гавьяаг үнэлж Монголын мал аж ахуйн агентаймаас Дундгов аймгийн Цагаан дэлгэр сумын хүндэт малчин Самбуугийн оюун туяад Монголын мал аж ахуйн агентаймын хүндэт профессор цол тэмдэг гардуулснаас гадна мал аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан малчтад мал аж ахуйн агентаймын хүндэт жуух бичиг ромб тэмдгээр мөн Монголын залуучуудын холбооны тэргүүний залуу малчин цол тэмдгүүдээр тус шагнан урамшуулсан юм а. Энэ байгууллага надад миний хөдөлмөрийг өндөр үнэлж ийм шагнал олгож байгаад энэ байгууллагын хамт олонд баярлж байгаагаа илэрхийлье. Залуучууд, манай залуу малчид, залуучууд ер нь хөдөлмөр гэдэг хүнийг бас нэлээд сайхан зохих хэмжээнд өндөрт өргөж бас нэр хүндтэй, хариуцлагатай ийм сайхан хөдөлмөр гэдэг ийм сайхан юм байдаг юм байна л гэж гэдэг та бүхэнд хэлье да. Монголын мал аж ахуй яамны академийн одоо хүндэт жуух бичгээр шагнаглаа энэ сэтгэлээс авсан байна. За энэ чуулган уулзалтанд оролцож байгаадаа их баяртай. Тэгээд энэ сайхан шагнал хүртэж байна. Жирийн нэг малчин залуу ийм
хүн тэтгэлтэй академийн гишүүн болж ийм жоох чигээр шагнуулж орон бүзүүнэг зөвлөлөөчгүй явлаа. Цагаан дэлгэр сумын залуучууд маань 2 дахь өдрөө бүтээлч ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байсан бөгөөд тус сумын нутагт байрлах хүм малыг ундаалдаг тэр тусмаа хүний дотор эргэтэнд нэн тустай хүйтэн шандын аршааныг сэргээн засварлаж хаалт хашаа хийснээс гадна цагаан дэлгэр сумын нүүр царай болох угтаж өдөх хаалгыг шинээр барьсан юм а. Альва сум орон нутгийн угтаж өдөх хаалга гэж нүүр царай болсон тийм ээ. Ийм ажлыг бол бид орон нутгийн өвчлөөс хангаараа сан хүчүүлээд залуучуудын санаачлагаар өнөөдөр хийж байна. Одоо бүтэн байгуулалтын ажил маань хийсэн байна. За өчигдрийн хувьд бол тэр юуныхаа залуучуудынхаа ард иргэдийг оюуны хөрөнгө оруулалтаар орон нутгийн одоо лектор гэхэд бол 300-аас цагийн 300-аас 500 мянган төгрөг гэж байна шүү дээ. Бид нар тэгэхгүйгээр зөвхөн орон нутгаас авсан Монгол улсын гавьяа төгс амьдын багшийг авч 30 минутын лекц уншууллаа. За энэ орон нутгаас төрж гарсан тэр дөржин итгэл гэдэг англи хэлний багш сэтгэл зүйч тэр өсгөөг авчраад ингээд цаг 30 минутын лекцийг залуучуудаа орон нутагт хөрөнгө оруулалт хийсэн. Энэ жил бол хорвороо сайхантай аршаан жоохон татмаг байгаа учраас аршааныхаа орчмыг цэвэрлж байна. Их олон сайхан залуучууд цугласан байна. Тэгээд 4 баг болчихсон манай залуучууд ажиллаж байна. Би бас сая ирээд сайхан баяртай байна. Залуучуудаа тэгээд жил болгон энэ ажлаа уламжлуулж сум орон нутгийнхаа хөгжил цэцгэлтэнд улам өндөр хувь нэмэр оруулж ийм бүтээлч ажлаа улам дэлгэрэнгүй улам боловсронгуй цаашд нь сум орон нутгийнхаа хөгжил цэцгэлтэнд өөр олон ажил хийж байгаарай. Залуучуудаа их баярлж явдаг шүү. Та бүхэн бол цагаан дэлгэр сумыг авч явах одоо бидний улсын хойч үе учраас та бүхнээр бахархад та бүхэнд баярлж явдгаа гэдгээ хувьяасаа болоод хамт олонныхоо өмнөөс хүсэн өрөөж байна. Залуучуудад маш их баярлж байна. Энэ хүүтэн шанд гэдэг манай сумын аршаан байдаг. Хүний биед бас эрүүл тустай тийм аршаан байгаа. Тэр аршаанаа цэвэрлээд одоо хавар илс шороо шуурга болдог учраас илс нь ирээд дарцсан. Тэрийг ухаж гаргаад мал хувгантаагаад өөрснөөс ус сэргээ хахад бас илүү том хүн амьтгийн дэсээр авахд усан их хөрөлцөөтэй болох үүднээс цэвэрлэж байна. Ер нь өмнө зохиогдчихсэн чуулганд оролцож байваа. За оролцож байсан бол энэ жилийнх ямар онцлогтой санагдаж байна? За өмнө 10 жил байхдаа чуулганд оролцож исэн. Зөвхөн тэмцээнд орчоод зөвхөн явж исэн ийм ажил төрөлтөл олцож байгаагүй. Одоо энэ чуулганаар бол өөрөө хөдөлмөрлөө тийм үү 2 өдрийн турш лекц семинартанд суугаад ажиллаж байгаа сэтгэл их өндөр. Өчтөр манай залууч талбын 10 жилийн хой болоод бүрэлдэхүүнээ шинчилсэн байгаа. Тэгэд миний би болохоор 4-өөс тэргүүлэгчдийн игнэнд дэлсэн. Намайг итгээд намайг сонгосон би ээж нь итгэдэл алдахгүй бас зүтгэнэ залуу нас байна те үзээд талтна. Энэ цагаан дэлгэр сумын энэ сайхан залуучуудын өдөр эвлэлчин дараа нь залуучуудын холбоо болсон юм байна да. 10 жилийн шинжлэгдсэн өдөр өвгнийг өрсөн өвөөнийг хөрж байна. За энэ залуучуудаа цоолгоодсон сайхан өндөр сэтгэлтэй байгаа тулд бас баяртай байна. Сайхан ажил хийж байгаа сум орон хонхор нутаг олон түмэндээ баярлаж сайхан ажил үйлсийн дэмжин дэлгэрүүлж сайхан ажил үйлсэн сайхан цаашдын хойд төмөрт дэмжин дэлгэрч явах болтугай гэж төр зуурын ханд өглөө даахна. Ингээд хөгжил дагуулсан залуучууд 5 дугаар чуулганыг амжилттай зохион байгуулсан Дундгов аймгийн Цагаан дэлгэр сумын нийт залуучууд ард иргэдтэй цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё.